Монгол хүний үнцийн таны төгс амьдрал мөрийн хөтөлбөрийг 2007 оны 7 дугаар сарын 15, 2008 оны 9 сарын 1-ний хооронд Монгол улсын ерөнхийлөгч, улсын их хурлын зарим гишүүд, ерөнхий сайд мөн улс орон даяар хэлэлцүүлж, үндсэн хуулийн байгууллагыг хамгаалж шууд оролцдог эрхтэй 3 үндсэн субъектээр Монголын ард түмний соён гэгээрүүлсэн бөгөөд Чингисийн Монгол төр бүх ард түмний эвсэлд нэгдэн зүтгэж 1,900,000 гаруй иргэд санд бодлоо тусгаад анхлан санаачлагч Чингис хааны дэлхийн академийн тэргүүн ерөнхийлөгч, доктор академич, зүнч, иш үзүүлэгч, давааны багшид хүсэлт тавьж нэр дэвшигч нар хамтран хураангуулж боловсруулсан болно. Эргэн төр хоёрыг намаар хагалахыг зогсоож, иргэд бол Монгол улс мөнх оршихыг баталгаажуулдаг. Төр засгаа байгуулж, аюулгүй байдал, бүрэн эрхт байдлаа батлан сахидаг, үндсэн хуулиа баталдаг, цорын ганц бүрэн эрхтэй, нэр төртэй Монгол улсын бүрэн эрхт эзэн субъект болохыг хүлээн зөвшөөрснөөр тус зориг хангагдаж, эргэн бүрээ гайхамшигыг бүтээгч, эзэн болгодог сонирхолтой, аз жаргалтай шинэ амьдрал эхэлж, дэлхийн ирээдүг 2258 жилийн турш манлайлж, дэлхийн шинэ түүхийг эхлүүлэх зорилготой. 1992 оны үндсэн хуулийг сахиж байж, эргэн бүр эрхээ эдлэх аж тус. 1. Монгол улсын түүхийн туршид байж, элт сонгон илгээж төр байгуулдаг эрхтэй. Эрхээ үндсэн хуулиар хамгаалуулсан цорын ганц субъект байдаг нь өнөө цагийн эргэн та өөрөө гэсэн эргэний төрийн түүхэн зарчмыг хэрэгжүүлэхэд эргэн болон төрд туслах. 1-2 Иргэдийн төрөө байгуулахад оролцох оролцоог хязгаарлаж, намын гишүүдэд иргэнээс 30, 75, 200, 801 дахин илүү хөнгөлөлт эдлүүлж, иргэний төрийн эрхийг намуудын шаардлагаар хасаж тансан улсын хурлын сонгуулийн тухай, улс төрийн намуудын тухай, орон нутгийн хурлын тухай гэх мэт 1992 оны үндсэн хуулинд харшилж буй хуулиудын зарим заалтыг улсын хурал дахь элчтэй хандан засуулж шинжлэх. 1-3 Үндсэн хуулийг намууд хуулилдан засаж, зарим нэгний явцуу ашиг сонирхолд хөтлөгддөг, цөөхөн бизнес гуйвуулан хэрэгэлдэг, нийгэмд түгшүүрт байдал үүсгэж, айдас цөрүүлдэг, Монгол улсын нэр хүндийг дэлхийн давцанд унгадаг, гэмт явдлаас төр засаг, иргэд хамтран урьдчилан сэргийлдэг болох. 1-4 Үндсэн хууль бол мянган жилийн Монгол улсын түүхийг бүтээгч эзэн. Төр засгийг байгуулагч, улс төрийн системийн цорын ганц субъект төдийгүй халдашгүй эрхтэй, эргэн хүний зүгээс төр засагтаа шууд нөлөөлөх ганц зөв боломж юма гэж үзэж, эргэний эрхийг төр засагтаа хамтран сэргээнэ. Төр нь үндсэн хуультай эвээ бэхэлж байж, иргэдээ даатгаж хамгаалдаг. 2-1 Монгол улсын бүрэн эрхт байдлыг нийт эргэн, үндсэн хууль, эрх зүйт төр гэсэн нэрийн дэс дараалал, нэгт уялдаа холбоо бүхий 3 субъект түүхийн туршид эх оронч сэтгэл дээр эвээ бэхэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа мөнхөд баталгаажуулж иржээ. Үүнийг шатанд сэргээж туслах. 2-2 Дэлхийд ингэж чадсан цорын ганц төр бол Чингисийн Монгол төр гэдгийг 18 дугаар зуунд Герман 1857 оноос Америкийн нэгдсэн улс хүлээн зөвшөөрч судалсаар байгаа бөгөөд дэлхийд алдаршсан хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн хуваарлтыг төрч ёсны үнэт өв хэмээн үзэж сэргээн хэрэглэх. 2-3 Чингисийн Монгол төр Монгол улсад цорын ганц үнэт баялаг, өв хөрөнгө өмч байгаа. Тэр нь мөнх тэнгэрийн язгуур шингээсэн төгс бүтээл болох Монгол хүнгээд 13 дугаар зуунд иргэнээс сонсож, харж, хандаж, асрамжилж, даатгаж хамгаалдаг төрийн ёсыг дэлхийд анх дэлгэрүүлжээ. Улс төрчдөд ёс зүйн ийм хяналтыг тавих. 2-4 Чингисийн Монгол төр гэдэг нь эргэн та өөрөө хэмээн үзэж, эргэнээ 100% даатгаж хамгаалдаг системийг 1241 онд дэлхийд анх нэвтрүүлжээ. Энэхүү даатгалын 51% нь өрх гэрт, 25% нь овогт, 24 нь төрд тус харьяалагдаж, амь нас, эрүүл мэндийн элдв хадлагаас бат хамгаалж иржээ. Жишээ нь 1820 оны эцэс хүртэл бидний Монгол улс энэ дэлхийд шоронгүй, цагдаагүй цорын ганц улс байв. Ингэж өнөөдөр ёс суртахуун, шударга ёс ноёлсон улсыг хамтдаа бий болгох. 2-5 Чингисийн Монгол төр нь эргэний амьдралыг 10 зүйлээр ажлагч, түмэн зүйлээр тэтгэгч төр юм а.
Тиймээс Тулуун эзэн 1227 онд гэр барих, төр барих хоёр адилхан гэжээ. Жишээ нь гэрийн хаалга төр дүндсэн хууль. Хос багна нь ээлд далд хос ёсны хяналтын үүргийг тус гүйцэтгэж байсныг өвлөн хэрэгжүүлэх. Монгол хүний үн цэнийг төрөөс мөнхийн эрх аш хэмээн хуульчлах нь. 3-1. Монгол хүний үн цэнийг 1178 онд Тэмүүжин Чингис хаан санаачсныг 1189 онд Их Монгол улсын төр мөнхийн эрх аш хэмээн хуульчлан зарлжээ. Иймээс төр, эргэн бүгд хамтран зүтгэж хуульчлах, хэрэгжүүлэх. 3-2. Чингис хааны цэрэг дайтахаар очиход Хорезмийн шейхийн дарангуйлагч төрдөө дургуутсан иргэд нь инээдээ нууж ядан баярлцгааж байсан түүхтэй. Иймээс Монгол хүний үн цэн бол Монголын төр засаг ард түмнээ дагуулж агуу их хүчрхэг байхын үндэс юм. Үүнийг хэрэгжүүлэх. 3-3. Монгол улс хүн цөөтөж, удамшлын ген өндөртэй, газар нутаг уудамтай, зэрэг давуу талуудаа нээж өндөр хурдтай хөгжиж хүмүүрийн гайхамшигыг бүтээх чадварыг дээд зэрэгээр ашиглах нь түүхийн туршид хүчрхэг аюулгүй оршиж байсны нэгэн нууц баталгаа нь Монгол хүний үн цэн үндэс нь байв. 3-4. Монгол хүний үн цэн бол жилдээ сая жуучин татах таатай нөхцөл төдийгүй дэлхийн сику түвшний лидерүүдтэй манай иргэд бүх салбарт эрх тэгш харилцаж жинхэнэ техник технологи боловсролыг эзэмшиж дэлхийн соёл иргэншлийн ирээдүйг нааш нь харуулах урдчилсан боломж нөхцөл юм. 3-5. 12 дугаар зуунд 16 настай Тэмүүжнийг дагаж хөдөлсөн монголчууд 28 жилийн турш 88 удаагийн дайнд ялж дэлхийн 43 улсыг боолчлолоос чөлөөлсөн гайхамшигт түүхээр дэлхийд бахархдаг. Тэр их санхүүжилт дайны зардлыг өрх гэр бүл гаргаж 30 мянган өрх айл улсын үндэс болж байжээ. Иймээс Монголын бүх өрх гэр бүлийг үйлдвэрлэлтэй ямар ч хүндүй стратегийн нөөцтэй хөрөнгө дайчлах чадвартай болгох нь чухал юм а. 3-6. Монгол хүний үн цэн хэмээн томьёолсон багц ойлголт нь Монгол хүн бүр 100 сая $100 үнэтэй 10 сая $10 өмчтэй байж түүнийгээ эргэлтэнд оруулж эрдэм боловсрлоо хостуулан баялаг бүтээхийн тулд 1 сая $10 эргэлтийн мөнгөтэй байх ёстой гэсэн тун энгийн зарчмуудтай үүнийг хэрэгжүүлэх. Өөрөөр хэлбэл хүнээ үйлдвэр гэж үнэлээд өмчийн үйлдвэрийн түүхий эд гэж ойлгоод эргэлтийн мөнгийг ажилчин болон бусад зардлан гэж ойлгоход болно. 3-7. Монгол улс мөнх оршихын баталгаа нь Монгол хүн тул хамгаас үнэтэй баялаг үнэт өв хөрөнгө өмч гэж үзээд 100 сая $10 гэж үнэлэх нь амнаас эрүүл мэндийн элдв халдлагаас төрн даатхан хамгаалахаас гадна 4.2 тонн алтнаас илүү 100 сая $10-оос илүү нэг Монгол хүн гэдэг агуу их өмч хөрөнгө баялаг эдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм а. Харин гар дээр нь тавих мөнгө биш. 3-8. Монгол хүн үн цэнээ хүлээн зөвшөөрч хуулийн дагуу төрд бүртгэгдсэн хүн өөрийн үнээс 10 дахин бага буюу нийтдээ 10 сая $10 үнэлэгдсэн 4 янзын газрыг гэр бүлийн хамт үрд өвлөн эзэмших юм. Эдгээрт 1. Амьдрах газар тэг 1.7 га. 2. Үйлдвэрлэлийн газар 1 км квадрат дунджаар 4 ам бүлтэй гэж үзвэл. 3. Худалдааны газар 3-ыг харьцах нь 6 м. 4. Хувьцаа эзэмшдэг газар зэрэг болно. Америкийн нэгдсэн улсын цунами болдог далайн эргийн 1 акр газар 20-ыг харьцах нь 200 м газар 3 тэрбум $10-оос эхлэн дуудлага худалдаанд орж байна. Ер нь 4 янзын газар өгдөг газрын харилцааны Шеффин системийг Хувлаас эзэн хаан 1260 онд дэлхийд анх санаачилжээ. Дэлхийн Шеффин системийг одоо хүртэл хагас дутуу хэрэглэж байна. Одоо Монгол улсыг Монголын нийгмийг Монголын ард түмний амьдралыг өдөртөн залж авч явахад монголчууд үнэхээр одоо түүхэн уламжлалаас одоо суралцсан, түүхэн уламжлалаас судалж хэрэгэлсэн, түүхэн уламжлалаа түшиглэж одоо Монголын нийгмийг одоо оюун жуулан өдөртөж авч явах энэ гарцыг одоо нээж байгаа бол одоо хамгийн одоо чухал ач холбогдолтой зүйл юм аа. Оюуны спонсоруулах
Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч бодлого баригч академич Давааны багш маань үнэнхээр одоо Монголын ард түмнийг соён гэгэрүүлж мөн одоо элч нараараа дамжуулан одоо Монголын нийгмийг удирдах явчихад ямар гарц хэрэгтэй вэ гэдгийг шинэ толгойн үүднээс нээж өгсөн явдал бол үнэхээр бахархалтай байна. Гайхамшигт бүтээгч Монголын агуу хүн ухааныг Монгол дэвгүүд хүндрэлтний соёл иргэншилд оруулж ирсэн. Замын цаашаа тэр хүндрэлтний мухардлыг 170 дахь удаа аварч хүндрэлтний соёл иргэншлийг 400 жил урагшин татсан агуу төрийн гайхамшигт тэр орон зайг шууд бидэнд авчирч өгсөн багштаа өөрийнхөө чин сэтгэлээс өгөөд би баярлж байна. Энэ их үйл хэргийг бидний саналт өргөж биднийг засан сургаж орчин үеийн соёлын иргэншилд мухралд орсон энэ мухардлыг гаргах тэр их гайхамшигуудыг Монгол дэвгүүд дэлхийн ертөнцид одоо нэм тавлуулж өгсөн асуудал тоолих баярж авдаг. Ард чинь түүхээ мэддэг, төрөөн дээдэлдэг, төмнөө аврах, тэнгэр язгуурт даваа нэм гэдэг хөө сэрчглээ, хийчглээ, өтөр төргөн жинхэнэ Монгол түүхэн сөх, зовлонгийн төргөн жаргалын удаан, хурдл, миний Монголын ард түмэн сэрцгээ, бидний дунд алтан үргийн бодлогоор Монгол орноо аварна гэж ачтан багш даваа нэмийг мөнх тэнгэр илгээсэн байна. Хүн ард минь бүгд хурдан үн цэндээ нэгдэж илгээрээ ин хамгадан төрлөөрөө төвшин амгалан амьдарцгаая. Илэг нэгт монголчууд минь ээ. Тийм насалж одоо 70 хүрэх гэж байгаа энэ насандаа ер нь барагтай юмд үнэмшихгүй барагтай юмыг сонсоод одоо ерөөсөө одоо нэг үгээр хэлэхэд лавлаад шиг болцсон юм хүн л дээ. Тэгээд одоо ямар ч хүний үгийг сонссон маш олон лекц маш их юм олон хүний яриг сонссон боловч одоо би ер нь үнэмшдэггүй байсан. Тэгээд анх удаа одоо би энэ бүтэн жилийн өмнө энэ Давааны багшийнхаа лекцэнд ирж одоо суугаад одоо надад маш их гүн бишрэл төрсөн. Би ер нь шашинд юу яадаг шүтдэггүй юм л дээ. Тэгээд энэ хүний үгийг сонсоод би ерөөсө миний оюун ухаан руу одоо ерөөсө шууд энэ миний толгой руу бүр нэг том юмар зохиод авах шиг болсон юм да. Тэгээ би юу гэж бодсон гэхээр үнэхээр энэ бурхан гэдэг юм чинь байд юм бэ. Үнэхээр бидний эзэн Чингис хаан бол үнэхээр агуу хүн юм байсан юм байна. Бид нартай ер нь маш их зүйлийг өвлөж үлдээж өгсөн юм байна. Өдийд бид нэр ингэж амьдрахгүй ингэж одоо ядуу ингэж тэнэг амьдрч болохгүй юм байна гэсэн ийм л бодол надад орж ирсэн юм. Тэгээ тэрнээс хойш би одоо өөрийнхөө одоо үлдсэн насаа ерөөсөө л энэ эзэн хаадынхаа одоо сургаалыг л Монголын ард түмэн бид сонсож бид энэ хүнийхэн тэр хэдэн зууны тэртээ явуулж исэн бодлогыг одоо үед бид нэр хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн ийм л бодол надад төрсэн юм байна. 800-ны тэртех нарны алтан засваргийг нандинан хадгалж ирсэн наран саран багшаа магтъя. Монгол хүний үнсийн хөтөлбөрөөр Монголын ард түмнийг гэгэрүүлж мөнхийн эрх ашиг нь мэдүүлсэн манлай удирдагч бодлого баригч Давааны багшаа магтан дуулъя. Нийт ард түмэндээ хэлэхэд энэ багшийнхаа үгийг сонсооч. За төрийн дэд удирдлагууд маань энэ багшийн маань үгийг сонсож энэ Монголынхан ард түмний төлөө ажиллаач. Багш дор мөрмөө гэж Эрдэнэт хүмүүний биеийг төрүүлсэн ээж аав дор мөргөө Эрдэн оюун тогслуга багш дор мөргөө Эрхэт мөнх тэнгэрийн хүчин дор мөргөө эзэн сууд Чингис хааны аврал дор мөргөө их хаадын гүн ухааны зарлиг дор мөргөө бурхан халдун уулыг тасуу тавгаар онголж бодон дүндэр хангаан хаан судал заларсан мөнх тэнгэрийн хүчин дор их дэлхийг захирч Монгол гэдэг нэрийг 900-д зарласан эзэн богд Чингис хааны их засаг хуулин дор эрхэт түмэн ард минь эвлэдэн нэгтвэ. Туурга тусгаар Монголыг ертөнц дахнаа зарлаж тунхаг алтан гэргээр эвийн хүчийг зохицуулсан их хааны зарлиг эргэн хүнээс хамааралтайг их дэлхийн түүхэнд эгнэгт ойлгож тунхагласан суут богд Чингис хааны сургаалх хуулин дор
хувь зайд ард түмэн хуралдан нэгтвэ. Хураа. Тааны багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр Монгол орон өнөөдөр одоо маш их ядуурч, зовж, муу ярын ёсны бүх юм эзэлчихсэн. Ингээд одоо өстой би энэ гарцаар гарах гарт байхгүй гэж бодож гондож ингэж нийгэмд их гондож явсан. Гэтэл энэ Давааны багш маань энэ Монгол хүний үн цэн гэдэг имийг одоо гаргаж таниулж мэдсэн. Би болон одоо үн цэндээ нэгдсэн сая 900 гаруй иргэд одоо баярлаж энэ гарах гарц байна шүү. Ингээд одоо бүгдөө ард ирэг дээрээ дээд дооргүй одоо их хурлын гишүүд дайлангуй авч хэрэгжүүлээд хууль олгож баталгаажуулж Монгол орноо аврах ганц гарц байна шүү гэж хэлмээр байна. Давааны багшийн одоо шал болсноор би маш их зүйлийг мэдэрсэн, маш их зүйлийг ойлгосоо. Монголын хаадын гүн ухааныг алтан өргөн бодлогоор барьж авчирсанд нэгдүгээр баярлагдав. Өнөөдрийн бидний энэ нийгэмд, бидний одоо байгаа орчинд дахиад бид цаашнд явах ирээдүйг харуулж өгсөн багштай бас их баярлагдав. Монголын хаадын гүн ухааныг дэлхийн одоо хаан бисо болгосон ийм одоо их гавьяатай багшигаа ач хавьяаг би ямагт би өргөж явах болно гэдгээ одоо баталъя. Гурван 9 хувьцааны газар гэдэг нь үндсэн хуулийн дагуу бүх ард түмнэрээ хэлэлцэж, эзэмшийгээд эрдэс баялаг олборлож, эцсийн бүтээгдэхүүн болгоход болгосон ашгаас хүртхийг хэлж байна. Хувилаа хааны чефийн системийн туршлагыг орчин үеижүүлж буулгавал улсын нийт хүн амд 51%, аймгийн хүн амд 25%, сумын хүн амд 13%, баялагын эзэн багийн хүн амд 11%-ийг хувьцаагаар тус адил тэгш хувааж, улс эдгээрээс 10%-ийн татвар авч бүх иргэдээ татвар төлөгч болохын зэрэгцээ өөрийгөө батлан хамгаалах төдийгүй улсын эдийн засаг маш их хүчирхэгжинэ. 3-10 Эндээс баялаг эзэмших тохиолдол бүрийг үндсэн хуулийн дагуу бүх ард түмнэр хэлэлцүүлж, дээрх 4 янзын байршилд дулдуудан хувьцааг тэгш ноогдуулж өгвөл иргэн бүр үйлдвэрлэлийнхээ төлөө санаа тавьдаг болохын зэрэгцээ улс төрчид том гүрнүүдийн дарамтанд орохгүй, тэгш бус гэрээ хийж ашиггүй алдахгүй, хөрөнгө оруулалт гуйхгүй, том гүрнүүдийн түүхийн эдийн баазуулж Зимбабwe шиг сүрэхгүй юм а. 3-11 Монгол хүн үн цэнэ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу төрд бүртгэгдэж, төрөөс 4 янзын газар авч өмчтөй болсон хүмүүс эргэлтэнд оруулахын тулд $1 сая авах юм. Монгол улсын бүх иргэн 2.7 сая хүн авна гэвэл 2.7 триллион $. Хэрэгтэй. Ийм их мөнгө дэлхийд байна уу? Байна. Америкийн нэгдсэн улс 2007 онд $14 триллион эргэлдүүлжээ. Дэлхийн зах зээл дээр $60 триллион эргэлтэнд орлого өхмөл хэвтэж байна. Жишээ нь мөнгийг дэлхийд анх монголчууд санаачилжээ. Санаачлаад Чингис хаан 4 мөртөө зарлиг гаргасан. Эзэн хаан зарлагдахдаа өмнө тийш харан суусан гэдэг зарлиг нь та нар хүнийг боол болгон хэрэглэх ажээ. Хүн боол болохын тулд төрж мэдлээгүй юм. Ийм тул та нарт нэгэн зүйл бүтээж өгье. Энэ мөнгийг боол мэт хэрэглэх тун. Мөнх тэнгэрийн зарлагаар мөнгийг гаргаж ирсэн дэлхийн философи энэ. Хүн мөнгөний боол болох ёсгүй. 3-13 Дэлхийн дулаарл зэрэг аюултай гамшиг ихсэж, хойд урд мөсөн далаа хайлах үзэгдэл эрчимтэй явагдаж, Америкийн нэгдсэн улсын 2 мөрний сав газрууд, Хятадын хөх шар мөрний сав газар, хойд болон баруун Европ, Оросын баруун зүүн Сибирийн нам дор газрууд, мөн түүнчлэн далайн арлын орнууд, Өмнөд Аз, Африкийн улсуудын баггүй газрууд эх 20 жилийн дотор усан доогуур орох магадлал тун өндөргүй. Энэ нь хүн төрлөختөн баялгаа ухаж байгалаа сүйтгэсэн явдал. 1992 онд Рио де Жанейро хотноо 120 орны төр засгийн тэргүүнүүд хуралдаж хүлээн зөвшөөрсөн байдаг. Байгалийн ямар ч гамшиг болдгүй. Монголын газар нутаг өдөр ирэх тусам үн цэнтэй болсоор байна. Нэг л өдөр нэгдсэн үндэсний байгууллага шийдвэр гаргаад авч өгөхийг байг гэхгүй. Тэгвэл бид урдчлан харах хэрэгтэй. 3-14 Монгол хүний үнцэн таны төгс амьдрал мөрийн хөтөлбөрийг эргэн бүхэн дахин уншиж бодтой бодож улсын хурлын зоригтой нухацтай хуульчилж монголчууд бид хамтран зүтгэж элдвэр талцаж бурууд тууширч цаг алдалгүй байж чадвал дэлхийд нэгэн тэхэлсэн
300 сая хүнийг нүмерч дөнгөсөн өлсгөлэнгийн аюулыг угтаж, хүнсний үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлийг эзэлж, тэр тусмаа экологийн цэвэр бүтээгдэхүүнээр дэлхийг монополчлох боломж байна гэдгийг зарлан тунхаглаж байна. Энэхүү мөрийн хөтөлбөрт 22 тэрбум $. Хэмжээний оюуны хөрөнгө оруулалт шингэсэн бөгөөд дэлхийн шинжлэх ухааны СИКУ төвшөнд нээсэн тул бусад хүмүүс санаа хулгайлах, хуулбарлан ярих, их сурвалжийг дурдахгүй байх, хэсэгчлэн авч утгыг алдагдуулах, гүтгэлэх, хэрэглэх, үгүйсгэж тайлбарлах, боловсроогүй атлаа мэдэмхиерхийг тус хатуу хориглоно. Мөн Монгол улсын ерөнхийлөгч улсын их хурал ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэнийг онцлон дурдъя. Монгол орн чинь Тэнгэрийн хүүдийн яваачин ажгүй дээлтэй зөвхөн монголчууд бид чинь дэлхийг амрах гацсан ажгүй Тэнгэрийн тамгатай ич таавхан түүхэн яваад баатрууд ажгүй төмөн зүйлээд гэх чинь Чингисийн Монгол төр ажгүй буйны яран үйлс наран сарн багшийг буран зуунаар түүхийн таньсны мөглөө бодлох тусан ижил баатрууд тайрны хангавэр босоод ирээд монголчуудаа бахархан дуурсгая. Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч Бүргөөлмийн давааны багштай Монгол хүний үнцнийг Монголдо төдийгүй дэлхийд дахин зарж Монгол улсаа хөгжүүлэх хүнээд энийг авахаа үйл ажиллагаа эхлүүлэн эх орондоо ард жаргалтай амьдрах ард түмнээ даатгаж хамгаалдаг, үйлчилж үйлчилдэг үндэсний зорилготой улсын үндэстэй төр улсаа үүсгэн Чингисийн Монгол төрөө ард түмэнтэйгээ хамтарч байгуулсан танд гүнээр талархаж байна. За юуны төрөнд энэ шахан ард жаргалыг авч ирсэн үнэхээр бидний энэ харанхугаас гаргаж ирсэн үнэхээр яг наран сарн багштай хамгийн түрүүнд урт улаанаас сайн ард жаргал бүгдийг бүх хүний өмнөөс одоо бүх монголчуудын сайн сэтгэлдээ манай эсрэггүй бүх монгол ард түмний өмнөөс одоо ахуйн талаар хэлж байна. Би өнөөдөр 60 нас хүрч байгаа. Гэхдээ 2005 онд өвчнөө байж байгаад анх удаа телевизээр багшийн үгийг хараад би сэтгэлээр итгэж болсон. Ийм ч өнөөдөр би 60 хүрээд эргээд би 60 насаар залууччлаа. Ахин би энэ төрөнд би 60 жил зүтгэн. Би амьдрал хайсан хүмүүний ертөнцид хөлийг хайсан. Сайн муухай олон хүмүүсийг хайх бодох үзсэн. Энэс миний чин ганц ойлгож ухаасан нүлэмсгүй хацад олж харсан. Наад натхан бүхэж дуустдаг болсон. Би заавал 80 хүнийг хүлцэхгүй. Зүүдэн мэт амьдралыг зүсэр бороо шиг хонгор өдрүүдэд ичи яхаа хүн болгож оршин төгсөн энэ бие хүний биш гэж жоохон ярьдаг. Бурхнаас зээсэн миний хувь зургийн оршин биеийн насыг илээхдээ аахан зүйлийг ухаад амьдрал чам гомдож баярлаж болж юм. Гэхдээ би баярлаа гэж дараа бивцэж гомдлоо гэж бахирч өгсөнгүй. Залуунаас халуунаас бүх зүйлээ энэ төрдөө энэ ирч нар удирдагч эвэлч нар бүх хүмүүсийн хаанаас андааж байна. Ашиг авах минь олон удаа орноо үйлчлээд Монголыг авах ихээр Иногор ампин багшийн хатха зургатаар сонсон те маш би баярлсан үнэхэрээс Монгол хүн бас те Чингисийн Монгол бас төрсөндөө маш баярлж ирсэн. Би ингээд тэр мэдээлэл сонсч өстөнөө автосан би яа багшийн хатха зурсан тэр имийг үгүй яг сонсоод би өөчөө яасан энэ гайхамшигтай хүн бидний хүн байгаад бидний ам атчаад байдаг. Би багшигээ хайх хэрэгтэй. Багшигээ бид нар юмнаас л хайх хэрэгтэй. Кугас нүдийг минь нээж хаадынхан үүрэг даалгаврыг бидэндээ илгээсэн багштаа баярлалаа. Үндсэн хуулинд нэгдэх түн хэмээх Монголын бүх ард түмэн нийт ард иргэдэд зарлан уриалах бичиг. Монгол улсын иргэд бид Чингисийн Монгол төр бүх ард түмний эвслийн үйл ажиллагааг өвлөн үргэлжлүүлж Монгол хүний үнцэн таны төгс амьдрал мөрийн хөтөлбөрийг төрч ёсны нандин өв хэмээн уламжлахаа мэдэгдэж байна. Монгол улсын нэгдсэн иргэд бид
Монгол улсыг мөнхөд оршоох түүхэн үүргээ хинээс ч хамаарахгүй биелүүлж шинээр байгуулагдах иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргыг 1992 оны үндсэн хуулийг зөрчидгүй бүх шатанд сахидаг, мөрддөг, байнга иргэд бидний төлөө ажилдаг, бидний хяналтанд байлгахын тулд нийт иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нарыг үндсэн хуулийн дагуу зохион байгуулагдаж, шүүмжлэгчдийг ялгуурлан нүд үзүүрэлдэггүй, элдвээр хохироодгүй, намчрахтгүй, иргэд биднийг сонсдог, мэддэг, амьдралд ойрын туслагч, жинхэнэ иргэний төр, засгийн хэв шинжийг бүрэн олсон байх ёстойг сануулсан Чингис хааны Дэлхийн академийн тэргүүн, ерөнхийлөгч Давааны багшийн бэлтгэж боловсруулж, Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурал, төрийн байгуулалтын байнгын хороо, засгийн газар, тагнуулын ерөнхий газарт хүргэж өгсөн энэхүү зөвлөмж нь түүхэн баримт бичиг юм. Та нар намын явцуу бүлгийх биш, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж үйлчлэх ёстой. Монгол улс үндсэн хуулийн хэлбэрлэлгүй сахиж мөрддөг иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын төлөө Монголын бүх ард иргэд нийтээрээ эрх мэдэл, албан тушаал, яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, бизнесмен, эмч, цагдаа, тагнуул, цэрэг, ажилчин, тариачин, малчин, сэхэтэн, сэтгүүлч харгалзахгүйгээр нэгдэж аз жаргалтай амьдралынхаа төлөө хүнд юу вэ? Тэр бүхнээ зориулан үндсэн хуулинд эвие бэхэлж нэг хүн шиг нэгдэн зүтгэх цаг ирснийг зарлан уриалж байна. Үндсэн хуулийн байгуулалтын төлөө бүх монголчууд бидэнтэй яаралтай нэгдэх түн. Ийхүү түүхэн цаг үеэ шаардсан агуу их үйл хэргийг гагцхүү мөнх тэнгэрийн хүчин дор, Чингис хааны ивэл дор, хөдөлхийн дээд хөх Монгол арга ухаанаар мянган жилдээ тэнцэх нэг жилийн дотор та бид хамтран бүтээж хийж үзүүл чадвал Монголын хойч үе ирээдүй дэлхийн нийт гайхан бахархан харах болно. Энэ 90 зуунд бол одоо хүн төрөлхтөн цоо шин сэтгэлгээ, цоо шин ажлын арга барил, цоо шин ухамсар одоо мөрөө хөтөлбөрөөр ингэж хөгжих. За тэгж хөгжсөн улс орн бол одоо дэлхийд манлайлах юм болцоотой. Яг ийм одоо шинэ одоо бодлого бол Чингисийн Монгол төрийн одоо санаалсан Чингис хааны Дэлхийн академийн ерөнхийлөгч Давааны ийм бодлогоор бид нар явж байгаа. Энэ бодлого бол маш зөв гэж үзэж байна. Агуу их эзэн төрийн байгуулж Монголын ард түмнийг намгүй, шашингүй, гайхамшигтай Монголын Чингисийн эзэн төрний төрийг байгуулахын төлөө Булган аймгаас 12 одоо Булган аймгийнхаа төлөөлж ирсэн. Булганчууд юм болгоны анхдагчд байдаг. Тийм учраас Чингисийн Монгол төрийг булгандаа ядуулж биднес булган нутагта алтан тахилгыг хийлгэнэ. Ер нь Монголын ард түмэн та бүхэн бид хүчээр нэгтгэж чадах юм бол энэ төрөө одоо гардан байгуулах бүх одоо юм бидний гарт байна шүү гэдгийг бүх Монголынхаа ард түмэн та бүхэндээ хэлж та бүхнийг нойрносоо сэрээд бүгдээрээ нэгэн зэрэг дуу хоолоогоор бүгдээрээ босгоё. Тэгхийн бол бидний гарт бүх бидний маань хооч үе бидний бүх юм бидэнд байна шүү гэдгийг та бүхэндээ уриалж байна. Монголчууд бид одоо Монгол хүн болж төрснөөр Монгол улс монголоор байх, Монгол үндэстэн мөнх орших цорын ганц боломж энэ гэдгийг бид бол зүрх сэтгэлээр одоо мах цусаараа маш гүн мэдэрч байна. Энээс өөр гарц зам монголчууд бидэнд байхгүй. Тийм учраас бид ерөөсөө үнэхээр чин зүрх сэтгэлээр юу байгаа бүхнээрээ ингээд зориулж ингээд зүтгэж чадж байгаа учраас энэ бол үнэн гэдэг бол ийм л хүчтэй байдаг. Үнэн гэдэг бол ард түмнийг ингэж уриалж чаддаг. Ийм учраас л бид бол ард түмний амьдрал сэтгэл зүрх ялханд гарцаагүй юм аа гэдэгтээ би бол 100% итгэлтэй ард түмний одоо энэ сайхан үйлстэй нийтээр ирч хүчтэй үнний төлөө одоо ялд авчрахын тулд эх орноо мөнхөд оршуулахын тулд энэ ариун үйлстэй бүгдээрээ нийтээр нэгдэрээ гэж уриалж байна. Энд одоо хуран цугларсан бүх хүмүүс сэтгэл зүрх зоригоор ингэж нэгдсэн гайхамшигтай юм түүхэн үйл явдалд оролцож байгаа учраас одоо манай монголчууд бүгдээрээ одоо ингэж эвээ нэгдэж хичээж энэ сайхан одоо өндөр төр болох одоо Чингис мөнх тэнгэрийнхаа төрдөө нэгдэн орж гайхамшигтай түүхэн гаяага байгуулад бүгдээрээ хамтран зүтгэцгээе гэж хүсэж байна. Өнөөдөр Монгол хүн болж төрсөн хувь саяанда баярлаж байна. Мөнх тэнгэртээ
баярлаж байна. Энэ гайхамшигыг авч ирсэн Монгол хүн төдийгүй дэлхийд гайхуулсан багштай баярлаж байна. Багшийн минь оюуны энэ одоо асар хүчээр дэлхийн өнөөдөр бидний энэ баярлаж байгаа баяр шиг ийм сайхан гайхамшигт баяр ирэх өдөр одоо орхон байна гэж миний хувьд бодож байна. 9100 жилийн өмнөөс түүхэлсэн Монголын хаадын гүн ухааныг уламжилж ирж өнөөгийн монголчууд биднээс тогтохгүй дэлхийд дахинд түгээн дэлгэрүүлж байгаа түүнийг нээж бидэнд гардуулсан бид маань шингээж байгаа багш давааны багштай хязгааргүй их баярлаж байдгийгаа нийт элчнэрийнхээ өмнөөс бүх монголчуудынхаа өмнөөс бид илэрхийлж байна. Гарцаа хайж явж байхдаа би энэ одоо чухал мэдээг сонсож энэ төрдөө нэгдсэндээ хязгааргүй их баяртай байгаа. Би одоо 65 насыг насалж байна. Гэхдээ би Монгол орныхаа төлөө би одоо сэтгэл оюунах заваад би завдаг байсан. Одоо 2,600,000 хүний аад урчин аав хүү байдгүй багтаа гэж би бодож байсан байхгүй. Гэтэл ийм одоо манай одоо Чингис хааны алтан уургийн хүн дааны багш гарч бид нар үнэхээр их баяртай байна. Энэ хүмүүсийн нүдэнд одоо гуниг хурсан ч юм уу ямар нэгэн мөнгө бодсон хүмүүс байхгүй байх шиг байна. Ямар ч үсэн маш их баясгалантай байна. Багш даваан багшуудад маш гайхалтай агуу сайн хүн байна. Би маш их багаргаж байна. Баярлаж байна. Би одон сар харагдаагүй явж байгаад би уудаад маш их сансан би их баярлаж байна. Багшаараа би их бахаргаж байна. Бүх ард түмнийг нэг ч хүн үлдээгүй хүн бүхнийг бүгдийг элч болгож авна гэд бид бүгдээрээ зүтгэж одоо хүнийхээ төлөө багшийнхээ төлөө багш биднүүдийг ийм сайхан авч явуулсантай бид багшийнхаа араас одоо бүгд ард түмнийхээ төлөө ингээд тэнцэж явъя. Чингис хааны гэрээслэл өгөөдөө хааны зарилгыг 30 үе удамлан хүргэж авчирсан Чингис хааны Дэлхийн академийн дэргүүн ерөнхийлөгч Давааны Мас Чингис хааны алтан ургийн тайлга тахилгыг 800-ны дараа давтан хийж Мөнх тэнгэрийн зарилгыг хүлээн авсан манай гаригийн хамгийн гайхамшигтай 600 гаруй иш үзүүлэлт үнэн бодит түүхэн баримтуудаар бүтээв. Эндүэлэр хамгийн бүвэлсэн нэрэ нартай хатан дэлхийдээ Хаддын орчууд эргэлцэн Харвагийн зулай хохомонгодон Тэнгэр язгуурт Чингис хаанын Түрөөд хөгжвөө Юутай азвэ Цаад зарилгам батар тогтоод цагийг эзэлсэн түүчээ хаан эминэ Удмаас нүүдэлж түмнэн нэгтэгээд Улсаман дуулсан Чингис хаан амин Эцэг овогдын даалгадамтадан Эргэж иривэ юутай азвэ иширцэгэе Тамгалсан Монгол суудан Төргө тавлингийн жолоога тагаад Төрийг төхнүүд их мөнх тэнгэрийн
илцэвэн сүсгэлцэгэе Унно сунно хүрнийг хэлхэлээд Хүмүүнэн дэдэлсэн их хадамин Хамага Монголын язгуур заллагсан Хадыг мандай Чингис эзэн эмин Охшагүй Монголын адагт